Аялын зам нэлээд Багдадтай маш их арцаар уснаад байгаа явж байгаа. Энэ их арцаар ус. Тэгээ бас түнээс маш их цэвчээр тамирч харж байна. Сайн мэцхан үзэгчтэй та бүхэнд орой минь хүргэе. Extreme Sport нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн дугаараар үзэгч та бүхэндээ Монгол Улсын авиа тамирчин Үсгүүрийн хойд тулд айлсан аяллаа талаар үзүүлэх болно. Монгол Улсын алтан соён бут талбайг хойд мөсөн далайг гатлан Монгол хүний хүрч байгаагүй тэрэл газарт хойд тулийн 90 градусын цэгт хүргэх эрхэм үндтэй үүрэг хариуцлага Монгол Улсын авиа тамирчин Үсгүүрт нэг өдөр ирсэн юм. Түүний хувьд улсынхаа хамгийн туршлагатай аялагчтай нэг. Өөрийн төрөлдөө Монголд анхны гэсэн олон амжилтуудыг тогтоосон тул хойд туул руу явах хүслээ хэдэн жилийн өмнөөс сэтгэлдээ тавьсан. Харин монгол хүн хойд туйлд мөрөө гаргах боломжийг ерөнхийлөгч Захиагийн элбэг дөрж олгосноор аялыг санаачлан энэ бүхэн бодит болох алтан боломж нэгдсэн юм. Аялын ерөнхий үйл тэтгэгчээр спорт бэлтгэлийн төв аялын хамтрагчдаар Mobicom корпорац Өмнө Говь аймгийн засаг даргын тамган газар аялал жуулчлалын Mongolia Expeditions компаниуд тус ажилласан байна. Давьят маань шинэ оны өмнөхөн аялын үндсэн бэлтгэлтэй гарсан байна. Бүрхангай аймгийн Орхон голын хүрхрээ болон Хөвсгөл далайн туулгын эрэг зэрэг газруудаар голдуу төвлөрч өвлийн туршид сэтгэл санаа болон биеийн бэлтгэлээ сайтар базаасан дээрээр эх орноосоо энэ сарын 6-ны өдөр мордож Алтан Москва хотоор дайрч цааш Скандинавийн хогийн Норвеги улсад хүрэлцүүлсэн байна. Өнөөдөр 7 цагт Монголоос хөдлөөд тэгээ Москва тэгээ одоо нэг Ослод ирсэн байж байна. Тэгээ эндээс одоо нэг жинхэнэ яг хойд төлөв аялах одоо ерөнхийдөө үндсэн аялал маань эндээс эхэлж байгаа гэж миний хувьд үзэж байгаа. Тэгээ одоо нэг 4 цагийн дараа манай онгоц нисэх ёстой гэж нэг 4 цаг болж байна. Тэгээ эндээс цаашаа гол хэдэн цаг нисэх юм бэ? Тэгээ очиод одоо хамт аялах багтайгаа энэ аялын зохион байгуулалт компани хамт олонтойгоо уулзах. Тэгээ маргаашнаас ирээд одоо яг төлөвлөгөө сард үндсэн хойд төлөв аялах аялын туйлын нөхцөл тасан зохицох одоо бэлтгэл сургалт маань эхлэх ёстой. Норвеги улс бол манай бөмбөрцгийн хойд захад оршдог цөөхөн орнуудын нэг. Мөдийн засаг нийгэм арслаараа дэлхийд тэргүүлэгч хүмүүстийн нэг учир. Жуулчид тэр дундаа туйлын аяллыг сонирхсан тамирчид жилийн туршид тус улсын хойд хэсэгт орших Лонгбайн хотыг зорин очдог. Манай тамирчны хувьд энэ л замаар явсаар Осло хотноо газартан шууд нисдэг тэргээр тус хотыг зорио очиж цаашид туйлын 90 градусын цэгт хамтдаа хүрэх багийнхантайгаа нэгдсэн байна. Аялын зам нэлээд Багдадтай маш их арцаар уснаад байгаа явж байгаа. Энэ их арцаар ус. Тэгээ бас түнээс маш их цэвчээр тамирч харж байна.
Норвегийн Longyearbyen хот бол Шпицбергений арлуудын нэгнийх нь хойд захын хошин төвлөрсөн зүүн хотуудын төлөөллийн юм. 1906 онд анх хот байгуулагдсан гэж үздэг юм байна. Цаг агаар газар зүүн байрлалаас шалтгаалж зүүн хүн ам энд оршин сууцгаадаг. 2008 оны байдлаар 2000 гаруй хүн энэ хотод бүртгүүлсэн байна. Хотын оршин суугчдаас илүү жуулчид жилдээ хүрэлцэн эрсгэдэг. Ялангуяа туйл руу аялал хийх тохиромжтой цагуулах хаврын улирал дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид эрсгэдэг юм. Мөн газар зүүн тогтсон дэлхийн өөр хаач байхгүй өрмөц, гадаргууд эрг байдал уусын харагдах төрх зэрэг нь өөр хаач байхгүй тогтцыг өгсөн байна. Харин газрын баялагын бөмбөрцгийн нөгөө талд жахуу барилтаа Аляскийнхтай төстэй алтны нөөц дэгтэй зөвхөн энэ хотыг тойроод 9 алтны уурхай үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн тооцоо байдаг. Мөн дэлхийн бусад хотоос ялгагдах гол онцлог нь оршин суугчдын байрлаж байгаа байшин. Зөвхөн модон байшинд хотын 2000 гаруй иргэд болон бөмбөрцгийн иргэн тойрноос ирсэн жуулчид байрлах боломжтой юм. Гавь тамирчны энэ удаагийн баг Англи, Австрали, Америк нэгдсэн улс болон Португалийн тамирчид нийлсэн 6-ны баг мөн 2 бүтэцийн амтаар 90 градусын цэгт хүрч сансан хэрэгэ бүтээхээр нийлцгээсэн байна. Туйлын нөхцөл цан хөлдөө углаад хойно ачаагаа чарган чирж аялах нь хамгийн төхөөрөмжтэй. Энэ утгаараа Longyearbyen очсон эхний өдрөөс аялын хөтлөгч нар багийнханд ачаа баргаа чарганд хэрхэн зэгслэх, мөн майхнаа яаж орих, цанаар хэрхэн тишиг сургуулиудыг хийх гэж эхэлдэг. Энд сайн сургууль хийж авахгүй бол цааш явах ирэхгүй болно гэсэн үг. Одоо цааны бэлтгэл хийх эхний өдөр. Одоо айгүй дулаахан өдөр шүү дээ. Яг ч. Эхний өдөр одоо өнөөдөр анх удаага одоо цанаа игээ чаргаан чирээд гадаа бэлтгэл хийх гээд бүгдээрээ цуглацгаацсан байж байна. Маравагийн бүгдээрээ ирцэлсэн байж. Тэгээ 2 гайд. Тэгээ 6 хүн. Бид 8 хүний бүрэлдэхүүнтэй ажил маань ихэд гэж байна. Цамтаа туйлын аяллаас гадна мөн нохоо чарганы аялал хойд тулд хийгддэг уламжлалтай. Аялын багийнхан бэлтгэлээ базааж байх зур тэдэж хаски чарганы ноходтойгоо бэлтгэлээ хэдийн эхлүүлээд байсан. Өнөөдөр 4 сарын 10 эмтхийн цагаар 13 цаг 3 минут. Өнөөдөр маргааш 2 явах хэрэгтэй. Энд чи яг энэ буудалтаа амрах хэрэгтэй. Тэг бүх ачаа бараа зэгслэх хэрэгтэй.
Нөгөөдөр одоо тэр Борноо гэж ярьж байгаа. Тэрлөө тэнд очиж хоногдолно. Тэгээ Борноогоос цаашаа одоо үндсэн аялал маань одоо цантай чаргатай аялал маань эхлэх болно. Одоо энэ хугацаанд одоо энэ байгаа 3 хугацаанд ер нь бол амарна гэхэд бол бас зүйлдэ яг бүх юм аа нэгтлэн шалгах. Одоо яг дутуу юм дээр бүгдийг үзэх тий. Одоо яг бол тэр нөхцөл одоо бид дэлгүүрээс худалдаж юм худлаж авах болно тий. Тийм боломж байхгүй, тэнд юу ч байхгүй нөхцөл. Тийм учраас өөртөө дутуу нэг ч юм дутуу орхиж болохгүй. Магадгүй зөв нэг бэлинээс бол нэг бэлигийн дутуу орхиснаас болж, өрөөсөн бэлигийн дутуу орхиснаас болж, өрөөсөн оюунсан дутуу орхиснаас болж энэ аялал маань цааш үргэлжлэх боломжгүй болох тийм магадлалтай байдаг. Тийм учраас бүх юмаа нэгтлэх хэрэгтэй. Бэлтгэлийн базад 3 хонсон багийнхан цаашаа аялахад бэлэн боллоо. Харин нам мэдээцэн амрах хэрэгтэй. 40 градусаас дээш хүйтэн нөхцөлд олон хоног илдэх бартаас адагдуулна. Тэр нэг хүн дунджаар 40-50 кг хүртэлх ачааг чарганд чирч явах тул бэлтгэл болон амралтаа нарийн хослуулах хэрэгтэй юм. Лонгбайн тонсон сүүлийн оройн аялын багийнхан бүхий зүйлсээ бацааж дараа нь өөрсдөө оройн хоолоо бацаажээ. Энэ бол багийнхан ойр дотн байх нэг баг болох хамгийн шилдэг сонголт юм. За өнөөдөр бид нэр амарч байгаа. Тэгээд бид манай хэдэн залуучууд манай нөгөө одоо бид дөрөв зургуулаа байж байгаа юм. Яг энэ буудлын дээр манай хоёр гайд маань өөр болж байгаа. Тэгээд бид өнөөдөр нэг өөрсдөө дэлгүүр гараад хоолндынхаа яриг цуглаад өөрсдөө хоолоо хийцгээж байгаа. Биш нэг бодогтой хоолнд оролцож чадсан мó. Тэгээд манай залуучууд аюу гой хоол хийлээ. Харин маргааш нь бүхий л ачаа тийшээ базаасан тэд нэцхэн онгоцсон сум үндсэн аялдаа гарах юм. Борноо тасгалаа. Орсын онгоц байд юм. Аюу том өртөө дотор аюу цөөхөн өнөөс судалдаг. Бараг ачааны зорилттой юм. Энэ онгоцонд бас айсуучлаа. Тэгээд 2 цагийн дараа Борноо гээд Орсын кемп дээр очиж буудлын тэгээ тэрнээс цаашаа одоо цанаар аялах болно. Тэрнээс цаашаа 89 дугаар гараж дээр очиод тэрнээс цаашаа цанаар явах. Тэгээд одоо энэ онгоц аюу гой дулаахан онгоц. Гадаа буухад бол хасах 30 эмийн хүйтэн байгаа. Борноод хасах 30 эмийн хүйтэн байгаа. Би сая хэлжээ. Тэгээд яаж ч нэсэд үзье. Тэгээ цонх монг байхгүй битүү онгоц байд юм байна. Борноо яг хой туйлын мөсөн дээр ирээ зогссон байж байна. Энэ Борноо гэдэг Орсын кемп байгаа. Энд дээр дөнгөж сая буулаа. Цагаагаар бас хасныг гайгүй дудаахан байна уу? Тэгээ нөгөө наашаа 2 цаг гарна нисээд ирлээ. За одоо эндээс цаашаа 89 градус руу очино. Тэндээс цаашаа чаргаар хой туйл руу аялдаа. Өнөөдрийн өдөр тэнгэр сайхан байна. Манай Монголын хүүхдүүд шиг байна. Хасах 20 юм. Гайгүй. Ямар хүнд хэцүү даваа өмнө нь хүлээж байгааг хэд мэдэх боловч үе шантран дахин бүхий зүйлээс шалгаад замдаа нэг үгээр хэлвэл хойд туйлын хүнд хэцүү рүү гарах болно.
Одоо эндээс 89-р зэрэгөө энэ нисдэг дэргээр хөдлөн. Одоо өнөөдөр 89-р өргөр дээр очиж хоноод байгаа. Тэр маргаашаас ихтэй цаашаа цанаар 110 км хойд төлөлийн Эренга эцсийн зэвүүд Эренга араас руу аялал маань эхлэв. Түрүү сая энэ онгоцонд бүх ачаагаа аччлаа. Тэгээ сая нэг цай унд уурчаад. Тэгэл одоо хөдлөх гэж байна. Аялын зам хэлээ Багдадаар маш их арцгаар ус дондор явж байгаа. Энэ их арцгаар ус. Тэгэхээр бас түнээс маш их цэвцээр тамирч харж байна. Энэ сарын 6-ны өдөр Улаанбаатар хотоос хүлгийн жолоо залж монголчуудын ихтгэл найдварыг тань аян замд гарсан Монгол улсын гавьяа тамирчин өсөх баяр Оросын холбооны улсын Москва, Норвегийн Осло болон Лонгербейн хотуудыг дамжин Оросын бааз болох Барниод ирснээр туйлын мөсөн дээр хүл тавьсан юм. Одоо харин цаашаа туйлын 89 градусын цэгээс 90 градус хүртэл хамгийн хүнд хэцүү аялын эхлэлтэй нүүр тулах цаг. Захан үл харагдах мөсөн далай, хүний төсөөлөлж буугааргүй чимээгүй ертөнц, тэнгэр газар нь үл мэрэгдэх шинэ ертөнц, нар үл мандаж, бас үл жаргах, өрмөц тэгсэн гэрнээ хүүтэн аялагчдыг өгтөж авчээ. Онцгой нөхцөлд онцгой газарт нисдэгэ найдвартай үлдэж чадах Оросын Ми-8Т загварын нисдэг манай аялагчдыг шинэ ертөнцид авч ирээд бутсан байна.
Хэдийгээр аливчид замд аян шиж бас өөрсдийнхээ хувьд нээлт болж байгаа газарт ирээд даагч байсан ч шууд замдаа гарчээ. Одоо буунгууд нэлээд тэнцээж харанхуй болох. Бид нар нэстэг дэрэгчин бол бас нэг тийм сайхан бас нэг дулаахан нэг биш шүү дээ. Тэгээд бид нар дуугаад ачаагаар зөөх янзлах хугацаанд бид нар бүгдээрээ маш дээрсэн байсан. Тэгээд хэрвээ тэнцэнэ шууд майхнаа бариад хонох боломж байсан. Гэхдээ бид нарт бол тех цагдаа тавиа жоохон явж нэг за нэг 5 км төлөө явцгаа тийм нэг 5 км явах нэг 2 цаг орчим туулж байгаа. Эхний өдрөө бол явах нь чинь бүгдээрээ чадaltaй бүх юм алаад гэлэгцэн л хүмүүсээс тэгээд нэг 5 км-ийг бол маш хурдан хэмжээнд туулж чадсан. Мэдээж туйлд маш хүйтэн, дээр нь асар удаан хугацаанд хүлдсэн мөсөн дээгүүр доод тал нь 50 кг жинтэй ачаатай чаргаж ирээд явна гэдэг тийм ч амар ажил биш. Гэхдээ дөнгөж туйлд ирээд байгаа багийнхан цаг алдахыг хүссэнгүй. Урагшилсаар эхний өдрөө 10 км орчим замыг туулж чадсан байна. Туйл дээр анх удаа очисон хүн ямар сэтгэлтэй байдаг юм бол тэгээд анхны хойд туйл дээр хонсон мөчүүд надад бас яагаад ч юм байхгүй багтмаар их бараг нулимс гармаар юм шиг. Тэгээд энэ цасын мэдээж үзье те. Бүр тэгж бай цаснаас нь эдмээр санагдав. Хүмүүсийг хазаж үзмээр санагдажсэн. Тэр хүн гоё байсан да. Тэгээд тэр чинь яагаад ч юм одоо тэнгэр хангаа ивэгээд тэр шин маш сайхан аюу заран салхихгүй маш бидний одоо тайван амраасан тий. Шин ер нь зөвхөн ямар нэгэн газар ч очиод эхэлж очисон өдөр л одоо нэг цасан жоргоо тавиал бүх юм хэцүү болцоод хүмүүс чинь нэг аюу дараагийнхаа юм жоохон сэтгэлээр ундаг шүү дээ. Тэр шин бол бидний харин бүр харин сайхан урам зориг өгсөн тийм сайхан өдөр. сайн амралт, өөдрөг сэтгэл энэ бүхэн маргаашийн аялал цаашлаад өөрсдийн зорьсон зорилгодоо хүрэх хамгийн том түлхц нь болж өгнө. Гэхдээ өдөр болгон туйлд ийм байхгүй нь харамсалтай. Багийнхан сайн амарч чадсан тул маргааш нь замдаа явж хүчтэй гарцгаажээ. Гэхдээ энэ өдрийн аялал тийм сайхан байсангүй. Хүйтэн салхи, тэнгэрийн аш, туйлын нөхцөлийг манай багийнханд мэдрүүлсэн байна. Энэ оны эхний байдлаар дэлхийн түүхэнд бөмбөрцгийн хойтууд мөрө гаргасан азтай 240 орчим хүн байдаг гинэ. Тэнцээ очлооч одоо яаж бүх юм л ер нь цагаар л явж байгаа л тийм. Одоо намайг тэнд очиод нар нэг газраа л байж исэн. Тэгээ унтахад нар яг л тэр газраа л байж исэн. Тэгээд өглөө босоход нар яг л тэжээнэ л байж исэн. Тэгээд өдөржингөө явахад нар нөгөө газраа л байж идэг. Яг тийм хугацааны юм лээ. Тэгээд ер нь бол бид нэр цагаар л явна да тий. Одоо яг манай Монголын цагаар бол өглөөний нэг хэдүүлээ нэг 6-7-гийн үед босцоо. Тэгээд цаа ундаа, хоол ундаа гэдэг 8 үргээ. Тэгээ хамаг юм агуулгаад нэг 9 хагас гэж хөдөлдөг. Тэгээд өдөржингөө явна. Өдрийн явцад бол яг замдаа нэг жижиг хоолн. Замдаа бол цай унчхна гэж байхгүй. Тэгээд өглөөнөө бид нар замдаа идэх буцалсан ус мусаа бэлдэн. Тэгээд энэ өглөө босоод их ажил ихтэй л дээ. Энэ зүгээр суух тийм бидэрт ямар ч зав байдгүй. Бүх ачаагаа баглана. Тэгээ бас мэдээж тэр хүүтэн хэцүү нөхцөл нэгнийгээ хүлээлгээд байна гэдэг бол хамгийн бүдүүлэг бөгөөд хамгийн тийм байж болохгүй зүйлийн нэг учраас бид нар яг л бүгд зэрэг хөдлөх ёстой. Бүгд зэрэг юмаа бэлдэх ёстой. Тэгээ хүн л дор дороо хичээж байгаа юм л да. Энэ удаагийн аялын багийнхан дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн гишүүдээс бүрдсэн байлаа. Австрали, Модонд Альбион хэмээн нэрлэгддэг Британийн арлын Англи улс, Пиренеийн хогийн Испани, Эдний хөрш Португал, мөн Азийн цээжинд орших Монгол улсын төлөөлөл багцсанд бол ингэж нэрлэж болох байсан юм а. Мөн туршлагын хувьд ч бусад багуудыг бодвол маш их. Бүгдээрээ л уулзтын мөрөөдөл Seven Summit буюу дэлхийн 7 хоригт мөрөө гаргах хүсэлтэй. Тэднийг нэг нэгээр нь гүйцэж яваа уулзалт нэгдсэн байлаа. Ойролцоол тийм яг бидний гаргасан хийсэн юм ер нь зүгээр ойролцоо тийм. Одоо миний яваагүй юмд одоо тэд нар яваагүй байх жишээ тийм. Одоо тэдний яваагүй юмд би очиагүй байх жишээ тийм. Одоо яг бидний одоо
өдрийн тэр маш их ачааллыг авчаа. Тэгээд оройн тэр майхнууд хойд түүчээс харанхуй болдгоо цаг яг 4 сард нь тэр их ачааллыг авчаа. Тэгээд хоол ундаа сэрэгчээд оройн цуглаад майхандаа цуглаад манай багийнхны ярьдаг яриа бол бидний тэр бүх ядаргааг авч байдаг байсан тий. Одоо жишээ нь юу гэдэг одоо Өмнөд Америкт авирсан хүн тэрнийхэн тухай яриад авирч үзээгүй нь одоо сонсдог тий. Эверстэй яриад тийш эверст рүү авирч үзээгүй нь сонсдог тий. За хоёр одоо юу гэдэг Маккенлед авирсан хоёр хүн байлгаад ингээд нөгөө хэдэ хэлж өгдөг тий. Энэ бол үнэхээр гоё. Толгой амраасан хамгийн гоё шилдэг амралт байсан бидний хувьд бол тий. Ингэж яаж бид нар тэр оройно тэр стрессээс тайлдаг. Маргаашаа ирч хүчийг энэ ярианаас энэ туршлагаас нэгнээс нь сонсон зүйлээс нэгэндээ хэл зөвлөж чадсанаас бид нар маш их ирч хүчийг авцгаад байсан. Тэгээ манай баг үнэхээр дэлхийн шилдэгүүд маш том зорилго тавьсан. Тэгээ тэр зорилгодоо хамгийн гол нь зорилго тавьсан маш том юм мөрөөдсөн. Тэгээ хамгийн гол манай багийнхны залуучууд нэг гоё юм бүгдээрээ тэр зүгээр мөрөөдөө зогсоогүй тэр зорилготой хүрэх гээд бүгдээрээ тэр зорилгынхаа дандаа ихэнх нь 50% биелүүлсэн. Тим залуучууд цаашдаа бидний мөрөөдөл адилхан, бидний зорилго адилхан тим залуучууд нэг баг болж чадсан. Тэгээ мэдээж энэ чинь бол хойд төлөө аялал гэдэг бол ерөөсөн цэвэр багийн аялал. Бид нэр бүх майхнаа одоо мэдээж хүн өдөрт нэг одоо маш бартаатай замаар 30 км цагийг бид нар дунджаар нэг 10 цаг явж туулж байгаа. 8-аас 10 цаг явж туулж байгаа. Тэр хооронд тэгж яв туулчаад ирчээд хамгийн гол нь бидний дахиад цаана өөртөө майхнаа барих, өөртөө хоол ундаа чанах ийм чадaltaй үлдэх ёстой тий. Нэгэн за би ядарч байгааг суух бидэрт ямар ч ирэх байхгүй. Яагаад гэвэл тэр хүн тий ер нь зүгээр яг уулын чим ийм аялын сэтгэхгүй байдаг тий. Хүн өөртөө ирэх тэмэг өөрөө л авч явах ёстой тий. Хүний авч ирсэн юмыг чи тэрний авч ирсэн одоо нэг халуун сав цайнаас нэг балгыг ууна гэдэг бол чи бол хүн биш тий. Чи бол одоо жинхэнэ одоо шулан мөлжөгч арчаагүй амтан тооцогддог тийм учраас бид нар бүгдээрээ бүх юм аягаас энэ хинээсээ хоцрох ёсгүй энийхээ дэгнээсээ хойш суух ёсгүй байдаг. Гэтэ манай багийнхан бол ингэс нэг ч юм байгаа бүгдээрээ чадaltaй зоригтой мундаг залуучуудаас учраас бид энэ аяллыг хамтын учраар маш сайн туулж чадсан. Энэ бол одоо яг манай гайд бол мэдээж маш чадaltaй гайдууд байсан л да. Нэг нь бол яг энэ хойд энэ Polar Explorer гэдэг компанид ажиллаад тэгээд энэ хойд төл яг энэ аялалд одоо бидний очисон одоо тэ нийлээд 12 тоо очиж байгаа юм гайд байсан. Тэгэхээр нэг гайд маань бол яг өмнөд туйлд аялж байсан. Өмнөд туйл гайдсэд анх удаага бас хойд туйлын аялалд оролцож байгаа. Одоо цаашдаа бол одоо тэр залууд маш хийгээд байгаа. Хойд туйлд одоо хэд очих бүүмэд тийм залуучууд гайдтай байсан. Тэгээд үнэ задтай маш сайн гайд байсан. Сайн баг хамт олон жилийн туршлагатай шилдэг гайд хамгийн чухал нь хүсэл зоригтой байсан тул багийнхан байгалийн элдв саад бэрхшээлийг сүргэн аяллаа үргэлжлүүлсээр байлаа. Хүндрэлтэнд нүглээд байгаа хамгийн тулгымдсан асуудлын нэг бол дэлхийн дулаарал. Энэ аюулаас болж сүүлийн 50 жилийн хугацаанд цэнхэр гараг маань маш их өөрчлөгдөд байгааг хүн бүхэн ярих болсон. Энэ аюул занал илүү эрчимжиж байгааг эрдэмтэн судлаачид бидэнд сануулсаар байна. Энэ бүхэн өмнөд болон хойд туйл мөнх цастай улс мөсөн голуудад илүү ихээр анзаарагдах болсон нь нууц биш юм. Өмнөд туйл Антарктид их газартай, харин хойд туйл орчим их газар байхгүй асар их хөдсөн ус байдаг тул тодорхой цэг хатгаж тэмдэглэх боломж байдаггүй юм. Дэлхийн дулаараас шалтгаалж мөсний хөдөлгөөн их байгаа юм байна. Дмитрий яг 89 градусаас тэр одоо 90 градусаар явж байгаа учраас одоо GPS-ээр зам нь тэмдэглэгдсэн байдаг. Тэн дээр яг хөл за нодон бид нар эндээс яваад одоо 10 км яваад яг энд ийм байгаагүй маа.
эн чи одоо ийм хагарал үүссэн байна тий. Одоо бидэд бол маш хэцүү 2-3 хагарал дайрлаж байсан тий. Тэр хагаралуудыг гаргахын тулд бид нар замаасаа үндсэн замаас одоо бараг 20-30-аад км хазаах тэр англуудыг гарч чадахгүй. We have to jump across and pull stuff over. That's a big jump for me, man. So you can use your pole and that pick from a bit to the right. Тэгээ одоо бэрхшлээд хагаллуудыг туулахын тулд бид нар үнэхээр одоо тойрж гарах боломж байхгүй нөхцөл бол одоо хамгийн боломжтой гэсэн нөхцлөөр л одоо тэр юг туулж байгаа юм л одоо гарах те гарч эхэлж одоо мэдээж ихэж одоо хүмүүсийн гаргах те хоёрын гаргах зарим нь ард нь хамгаалах гэх мэтлэн те энэ дэр хагаллуудын цаана нэгээс хоёр хүнээ гаргацсан тохиолдолд одоо ямар ч хангалтыг бол гарах боломж байдаг л да тэр тохиолдолд яг хойд төлөний нөхцөлд бол одоо чаргануудаараа гүүр хийж ээж нэг хоёр хүнээ гаргасан тохиолдолд чаргануудаараа гүүр хийж тэр дээрээ явж гарцгаад юм лээ одоо туйлын одоо гайдууд тэгээд бид нар ч гэсэн одоо тиймэрхүү нөхцөлд аялан туулах. Тэгээд харамсалтай нь яг тэр үнэхээр тэр хэцүү нөхцөлд бол одоо надад одоо видео бичлэг хийх боломж бол маш хомсгон байсан. Тэгэл одоо хамгийн нэг гайгүй цаг агаартай тань арай нэг хамгийн гайгүй үед л жоохон бичлэг хийж чадчих болохоос үнэхээр маш хэцүү нөхцөл тэр гар бээрцсэн үед те хамгийн хүлдсэн үед бол одоо бичлэг хийхэд бол хүндрэлтэй л байсан л да. Тэгээ зарим нэг хүмүүст бол одоо зарим фото зургийг хараад ч зарим бичлэгэд ийм амархан юм байна гэсэн сэтгэхгүй төрөх байх. Гэхдээ энэ бол яг тэгж бодоход бол ер нь маш эндүрхэл зүйл. Би өөрөө бас тэгж бодож хүний зураг харчаа тэнд очичаад маш их алдаа гаргаж байгаа. Энэ бол бас том эндүрэл юм билээ. Элийн зам илээ багтаатай маш их авцаар өснөд байгаа явж байгаа. Энэ их авцаар өс. Үнээр бас хүнээс маш их цэвчээр тамирч авч байгаа. Дөрөвдүгээр сарын 6-ны өдөр их нутгаасаа гарсан Монгол улсын гавьяа тамирчин өс хоёрын туйлын аялал үргэлжилсээр олон саад бэрхшээлийг туусаар зорилгодоо хүрэхэд ойртсон байна. Урагшаа тэмүүлэх бүртээ саад бэрхшээл гарч ирж байсан ч шантралгүй явсаар 4-р сарын 19-ний өдөр хойд туйлын 90 градусын цэгээс хэдэн 100 метрийн наанд хоногдсон байна. За өнөөдөр 4 сарын 19 маргааш өдөр хойд туйл руу яг туйлын 90 градусын цэг дээр очиход өнөөдөр хөлөө явж байгаа. Сая энийг ангал гарах гэж бараг цаашаа бараг 2-3 цаг шахуу дээж таашаа яваад арай их цаг энийг ангалыг гарлаа. Одоо ингээд дахиад 4 цаг явсны дараа кемпинг байгууллаа. Өнөөдөр нэг 4 цаг явж амжилттай яж чадвал маргааш 4 сарын 20-нд хойд туйлын 90 градустай хүрэх болно. Маргааш өглөө тэнгэр цэлмэг салхи тогтуунд даржээ. Энэ өдөр бол монголчууд бидний хувьд бас нэгэн түүхийн шинэ хуцыг нээх өдөр болох учиртай байлаа. Дээр нь манай нэвтрүүлгийн
бидний энэ удаагийн аяллаа гол баатар Үс хоёрын төрсөн өдөр тохиолсон юм. Гэхдээ үлдээд байгаа замд саад бартаа урт өдрүүдийнхтэй адил олон болгож байсныг энд дуртахгүй өнгөрч болохгүй юм аа. Нэг хүний цан жоохон гэмтээд тэр нөгөөдгийг хүлээж авчлаа жоохон баараад. Тэр 90 өдрөөр GPS-ээр гараад ирсэн байсан. 90 градус болоо байсан. Энэ хүн байгаа. Тэр гээд одоо яах вэ гэсэн манай гайд хэлсэн царай. Сайн л бол одоо нэг метр байгаа нэг 200-аас 300 метр байгаа гэд хэлсэн. За тэгээд бид түрүүлээд яаж явж байгаа гэдэг. Тэгээд яваад. Тэгээд манай цанаа гэж би одоо нэг австралтай хоёлаа үлдээд явж байсан. Тэгээд цанаа гэсэн чинь араас манай гайд хашгираад байж гэл. Тэгээд битэд хүлээж ирсэн чи одоо наач ер нь өгцөн байгаа шүү. Тэгээд хурж очсон чи яг миний очсон битээ очоод зогсон чи араас гайд төрөөдсөн. Тэгээд тэрүүгээр яг бүгдээр GPS одоо зөвөр дээр одоо хүүтэнд бол бидэрт нэг юм байдаг тийм. Уг нь бол GPS авсаага замаа тэмдэгтэй маш их байтаа юу гэсэн тийм. Бид тийм бол тэгээд бид нэг хамгийн гол GPS яг 90 градусаар очоод авсаахын тулд бүгд давж ирсэн гэсэн. Тэгээд бүгдээрийн гадаа данаа одоо GPS авсаагаад одоо бүх гараацаа хайцгаа гэдэг. А тэгвэл яг манайхан бүгдээрээ 90 градусаар хайцгаад бүгдээр GPS. За би болохоор тэгээд тэр олон хүн хайж аваад ярьшиг гэж бодоод камера авсаагаад яа чи 90 градус энэ эхэлж болох гэдэг. Бүгдээрээ яг тэмцээж яг нэг хөөрхөн өрсөлдөө болж байгаа. Нэг төрүүл нэг эхэлж яах. Тэгээ мэдээ тэр бол дотроо мэдээ тооцоод за хэн олох нь бол ойлгомжтой. Тэр бол одоо 11 12 дахь очиж байгаа бол төрүүлж олох ёстой гэж бодоод тэгээ гайдийнхаа кэдийнхээ зургийг аваад араас нь ихэвч нь кэдийн зургийг аваад яваадсан. Одоо кэдийг хараал байсан чил манай хоёр тийчэл яваад тэгээ зүйлдээ чи инээ төрөл тэгээ жоохон даараал эхэлж байсан чил мань хүн тайгаан зоогоод Нортпол гэж хашаа тэгээд бид бүгдээр ойрлолтой авъя. Дахиж болсон. Тэгээд энэ гоцсон. Би тэн дээр одоо за би нэг одоо чадлаач гэж бодог яач цаад Монголын далбайг үнэхээр мандахнаа л гэж бодож байсан тэр үү те. Тэгэл 90 боо зайлаа нааша харуулах юу хараад камерыг бичиж аваад өөрөө нэг барьж харж авсан чинь яг чи 90 гэж баахан 9 яваад баахан 0 байсан те. Цагийг харсан чинь одоо 14 цаг одоо тентгийн цагаар 14 цагнаа 30 жил 40 минут болж байсан. Тэгэнгүүтээ шууд ажиллагаа эхэллээ. Нөгөөдөө зайлцсан. Яг тэг ингэ авсан цэг дээр нэ GPS-ийг тавьж байгаа цасан дээр нь тэмдэглэжэл баруун хөлөө яг тэн дээр нь тавиал. Тэгэл үүрэгч явуулаад тугаан гаргаж ирээл. Тэгэл нэг гайдтай камера аваа. За иргээл орилоо. 2013 оны 4 сарын 20-ны өдрийн Монголын цагаар 8 цаг 20 минутад Монгол улсынхаа төрийн Монгол хүн анх удаага дэлхийн бөмбөрцийн хойд төлөвлөрж Монгол улсынхаа төрийн далайг мандууллаа. Тэр үсэл болсон тэгээд сайхан байсан да тэгээд хамгийн гол нь тэн дээр миний бас маш том зориг мөрөөдөл юм аа нэг хэсэг байсан тий. Тэгээд хамгийн гол нь тэгээд миний ард ус надад итгэж найдаж байсан Монголын ард түмэн найз нөхөд аав ээж байсан. Тэг мөнтэй Монгол улсынхаа төрийн далбайг мандуулаарай. Энд үнэхээр одоо Монголын төрийн далбай мандах цаг болцсон шүү. Бидний яд нэг хэлдэг цаасан шоу гэж яддаг штэ. Тэрийг дээж нь хөөргөөд нэлээд том хэмжээ тийм цаасан шоургаад тэрнийхээ уяанаас тугнуудаа ингээ уяад дээж нь хөөргөчдөг тийм тэр л их гоё мэрэгэн санаа байна лээ. Тэгэл нэг тугаа хөөрөх юм мэдээлэг бүгдээрээ зогсож байхад нэг харсан ч манай гайд одоо цаасан шоугаа бэлдээл өөрийнх нь нэг поликслоо яг өмдсөн одоо аяллахаа далбайг өргөж явахлаа газ гүйж очоод хамгийн их Монголын тугаа өргөж яваа. Тэгсэн нөгөөдөл чи араас гүйлдэж тугаа уяа. Тэгэл Монголын тугаа тийж яваа 2 хоног тийч уяата тэр одоо хойд төлөлийн 90 одоо дэлхийн бөмбөрцийн хамгийн хойдлын цэ тий хойд төлөлийн 90 гараас дээрээс Монгол улсын төрийн далбаа манаас 2 хоног таньчаа мандаж ийсэн байгаа. Тэгэд энэ аялыг маань бас маш олон хүмүүс тэмцээ. Одоо за мэдээж энэ аял маань мэдээж Монгол улсын ерөнхийлөгч захиагийн элбэг төрчийн ивэл доор дэмжлэгээр энэ аял маань бүтсэн. Тэгээ энэ аялал маань Mobicom корпорац маань маш их тустай мөрөгсөн. Дээр нэмээд би ч нөгөө өмнө гоё хөөхд. Тэгээ манай нутгийн зөвлөл өмнө аймгийн нутгийн зөвлөл өмнө аймгийн одоо засаг даргын хамгийн газраас бас энэ дээр бас дэмжиж нутгийн хүүгэнд дэмжсэн. Тэгээ мөн одоо бэлтгэл сурвал бүх ажилт манай бас манай аялал жуулчлалын Монгол Expedition компани хамт олон найз нөхдүүд маань бас их дэмжиж тус болсон байгаа.
Монголчууд бид бахархах 100 дамжсан түүхтэй үндэстэн шин 100 шин эрдэмтэд дэлхийд дахны хөгжил олол бүтээлтэй мөр зэрэгцэн алхаж байна. Монголчууд бид тусгаар тогтнолоо 20-р зуунд бүрэн баталгаажуулж нэгдсэн үндэсний байгууллагад 1961 онд албан ёсоор элсэн орж Алтан Цаямбат далбаа маань нэмэрч байлаа. 20 жилийн дараа монгол хүн сансарт нисэж Огторгуйн мууданд нэрээ гаргаж Монгол улсын далбай Огторгуйн хөлөгт байр олсон. 2005 онд монгол хүн дэлхийн дээвэр Эверестийн өргөд хүрч энд улаан цэнхэр өнгөтэй улсын маань далбаа нэмэрсэн бол 2008 онд бид Олимпийн аврагтай болж төрийн дуулал хоёрынтой хүн төрөлхтний ив санааны бэлэг тэмдэг болсон Олимпийн хотгонд дэвшүүлэн монгол хүн гэдгээр бид дахин нэг удаа бахархсан юм. Үүнтэй ижил 2013 онд монгол хүн дэлхийн зулай бөмбөрцгийн хойд төлөв мөрөөр гарган төрийн далбаа намирлаа. Энэ бол түүхийн торгон мөчүүдийн нэг яах аргагүй юм. Энэ удаагийн нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Аялын зам хэлээ Багдадаар маш их авцгаар уснууд байгаа явж байна. Энэ их авцгаар ус. Тэгээ бас түнээс маш их зэлцээр тамирч харж байна.